За бусдад туслах уу Монголын уламжлал ангаа ухааны мам татсан төв дээр ирчлээ. За яг энэ урдаас харагдж байгаа бол мам татсан хий дорн байна. За миний баруун гарт талд байгаа энэ бор барилга бол Утч Манрамб их сургуулийн барилга байна. Одоо оюутнууд уламжлал ангаа ухаан, буддын гүн ухаан, совилох уу, эмзүүчээр сурдаг оюутнууд юу байна. За энэ дээр болохоор мам татсан одоо уламжлал ангаа ухааны нэгдсэн төв эмнэлэг гэдэг ийм одоо барилга байгууламж байна. За тэгэхээр би та бүхэнд өнөөдөр ер нь энэ уламжлал ангаа ухаантай холбоотой мэдээлэл өгье гэж бодоод ороод ирлээ. Тэгээ энд бас мам татсан төв дээр бол бас уламжлал ангаа ухааны эмийн үйлдвэр байдаг. За тэгэхээр ер нь бол бас монголчууд бол 1585 онд бол яг энэ мам татсан төв гэж одоо яг энэ бусдад туслах уу одоо уламжлал ангаа ухааны энэ төв бол үйл ажиллагаа явагддаг байсан. Тэгээд 1937 онд мэдээж хэлмэгдүүлэлтийн үеэр бол бас хэд орон үгүй болсон. Тэгээд одоо 60-70 жил одоо социалист нийгмийн үед бол энэ уламжлал ангаа ухаан гэдэг зүйл маань одоо дарагдмал байж байгаад одоо 1990 оноос хойш бол ардсан хувьсгал ясантай холбоотойгоор одоо шашин уламжлал ангаа ухааны энэ зүйлүүд бол сэргээн одоо хөгжсөн. Тэгээд 1990 онд бол одоо яг энэ мам татсан төвөөр бол үйл ажиллагаа сэргэж ирж ирсэн юм түүхтэй. Тэгэхээр би өнөөдөр та бүхэндээ юу хэлэх гээд нэхэр одоо яг эсдийн ерөнхий шалгалтууд бас явагдаж байна. За оюутнууд бол одоо 10 жилд төгсөж байгаа залуучууд маань болохоор мэрэгчлээ сонгох гэж байна. Тэгэхээр энэ үед нь бол та бүхэндээ бас зарим нэг одоо сонирхсан хүмүүст нь уламжлал ангаа ухааныг сонгоорой гэдэг талаас би бас зөвлөх байна. Тэгээд яагаад уламжлал ангаа ухаан чухал юм бэ гэхээр мэдээж бол одоо дэлхийн нийтэд бол ангаа ухаан бол маш хурдтай одоо хөгжиж байна, нарийн түвшинд хөгжиж байна. Бидний хэлэхээр бол Европ чиглэлийн ангаа ухаан бас их нарийн түвшинд хөгжиж байна. За уламжлал ангаа ухаан бол одоогоос бол 2500-3000 жилийн өмнөөс бол одоо ерөнхийдөө бол одоо гэгэрсэн оюун дээр бол одоо номлогдож ирсэн ийм одоо хүний биеийг их олон талаас нь авч үзсэн ийм гүн ухаан байдаг. Тэгэхээр бол модцын төвийн дэрэгдэх одоо энэ Утч Манрамб их сургууль дээр бол уламжлал ангаа ухааны анги байдаг. За тэгэхээр уламжлал ангаа ухаанд нар сурсан хүмүүс нэг давуу тал байгаа юм. Яаж юм гэхээр за мэдээж эмчээрээ төгсөж чинь. За хоёрт бол бас уламжлал ангаа ухаан бол баруун за Европт ер нь өөрөө сайн чадвартай байх юм бол гадаа зах зээл рүү гарах, гадагшаа гарах, өөрийнхөө энэ оюун, өөрийнхөө чадварыг гадаад очиж ажиллах одоо бүр одоо хөндлүүлэх хэмжээнд хүртэл ажиллах ийм бас боломжууд байна. За хоёрт бол бас энэ 6 жил уламжлал ангаа ухаанаас сурахад бол бас 6 ухаан сурдаг. За тэгэхээр хэрвээ өөрийгөө бас хөгжүүлж чадах юм бол 6 ухаанаар нь дагнаад өөрийгөө хөгжүүлээд ингээ явах юм бол маш нарийн бас одоо одон орон судлалыг 6 ухаантайгаа бас ингээ холбоод ингээ явах юм бол одоо бол ингээд бас яг 6 ухаанаар мэрэгсэн үздэг хардаг хүмүүс хүртэл бол цаг нь олдохгүй маш хүндэр үнэлгээтэй ингээд байж байгаа бол бид нар бас сайн мэднэ. За дээрэс нь бол бас давхар мэдээж уламжлал ангаа ухаан маань өөрөө буддын гүн ухаан дээр суурилдаг болохоор буддын гүн ухааныг маш сайн ойлгоод мэдрээд ингээд чадчих юм бол одоо сэтгэл одоо судлалын одоо хөгжлүүд бол маш хүчтэй явж штэ. Тэн дундаа бол баруунд бол одоо буддын гүн ухаан дээр суурилсан mindfulness training гэдэг одоо энэ чиглэл бол маш хүчтэй явж байна. Дэлхийн нийтэд өөрөө даяаршаад холдчоод энэ асуудлууд маш их явж байгаа болохоор ерөөсөө биеийн эрүүл мэндээс гадна сэтгэлийн эрүүл мэнд гэдэг хамгийн чухал болчихлоо. Тэгэхээр тэнд нийгэмд маань одоо mindfulness training буюу одоо энэ буддын гүн ухаан дээр суурилсан сэтгэлийн эрүүл мэнд дээр суурилсан энэ зүйлүүд их хүчтэй хөгжиж байна. Тэгэхээр хэрвээ хүн өөрөө хүсээд хүн өөрийгөө хөгжүүлээд өөрөө чадвартай байх юм бол одоо энэ буддын гүн ухаан гэдэг энэ их өв соёлоос сурж мэдээд уламжлал ухааныг сурж мэдсэн цагт бол хүн хаанч байсан газардахгүй, хаанч байсан өөрөө чадвартай байх юм бол энэ одоо их баг 5-10 ухаан дээр суурьсан энэ ухаанаас өөрийгөө хөгжүүлээд судлаад явхад аль цаг үед, аль нийгэмд, аль улс орнд бол өөрийгөө аваад явчих, өөрөө хүндлэгдээд явчих, бусдад тусъягээд явчих ийм бас одоо гүн ухаан энэ одоо цаг зүйлүүдийг сургадаг энэ хэд орон эмнэлэг энэ зүйлүүд байна. Тэгээд энэ мам татсан төв маань бас бусдад туслах уу гэж нэрлэдэг нь бол ерөөсөө эндээс сурсан мэдсэн зүйл зөвхөн өөрийн төлөө гэхээс илүүтэй бусдад тусалдаг ийм зүйлийг хүнд бас өгдөг.
Тэгэхээр бол хүн өгч чадах юм бол хүлээд авч чаддаг ийм бас амьдралын одоо ертөнцийн хууль байна да, зам байна да. Тэгэхээр ийм зүйлүүдээс бас та бүхэн маань суралцаасаа гэж үсэж чинь. Тэгээд уламжлалт ухаанаар сурч болж чинь, сургуулийн чиглэлээр 4 жил сурч болж чинь, за эмзүүн чиглэлээр 5 жил сурч болж чинь, за буддын гүн ухаанаар бас манай 4 жил сурч болж чинь. Хамгийн гол нь олон талын юм зүйлүүдээр бол та бүхэн маань одоо яг одоогоос чинь 90 оноос хойш саяхан 31 жилийн хааг мамдцсан. 30 жилийн хааг өнгөрсөн жил бас ингэ хийсэн. Тэгээ энэ зүйлүүдээр бас та бүхнийг суралцаасай гэж одоо зөвлөх байна да. Тэгээд энэ зүйл бол мэдээж монголчуудын өв соёл, монголчуудын бас уламжлагдж ирсэн энэ гүн ухаанаас бас суралцаараа тэгээд хойч үедээ өвлүүлээрээ бусдад туслаарай гэдгийг үсэ. Тэгээд ер нь бол эмч болох хүн бол мэдлэгтэй, чадвартай, эрдэмтэй байхаас илүүтэйгээр эмч хүн гэдэг бол сэтгэлтэй байдаг. Тийм хүн бол эмч болж чаддаг. Тэгэхээр мэдээж сэтгэлтэй хүн энэ рүү бас одоо хүний тусын төлөв одоо би үйл бүтээж чадна, энэ амьдралаа зориулж чадна гэсэн хүмүүс байх юм бол одоо эмч болоорой гэж зөвлөх байна да. За баяртай.